өөрхөн зүг хэрэгтэй. Ингээд. Сэно бүдэрэ сэно. Өнөөдөр та нартай өдөр тутамдаа хийдэг арьс арчилгаагаа хуваалцсан байгаа. Өөртөө бол оройны арьс арчилгаа гэсэн үг. Будагтайгаа уулзраас эхлээд нүрээ цэвэрлэх хэрэгтэй. Тэгээд эхлээд нүрээ цэвэрлэцгээе. За хамгийн түрүүнд болохоор тосон цэвэрлэгч ашиглана. Нүрийнхаа будгийг задлаж өгнө гэсэн үг. Ямар тосон цэвэрлэгч өөрт нь илүү таарч байгаа. Яг тэрийг сонгох хэрэгжүүлнэ. За тэгээд ган дээрээ тусаагаад илүү гоё ингэж халааж агаад тэгээд ер нь бол хэрэгэлдэг. Будгийн зөнөөс амар царай гарна шүү. Сайхан массажлаад будгийг арилгаж өгнө. Энэ бол мэдээж хөөсөн цэвэрлэгч ашиглана. Дотор хийж агаад лайв өгөх. Тэгээд ингээд тустай хөөс хоёр маань ингээ холигдоод ирэхээр ингээд маш гоё өтгөн хөөстэй болдог. Яг усаар ингээд нүүрэндээ төрөх жагаад хөөсөөр угаах юм бол ингээд тэр дорол нэг амар хөөсрөхгүйгээр алгавчдаг шүү дээ. Ийм гоё хөөс гардаг байна. Ястай хөөрхөн яг хэрэгэлдэг типүүд ч юм уу хуваалцаад явъя. За эмнэлэгт үзүүлэх хэмжээний очсон батхтай хүмүүс болохоор эмчнэр ингэж зөвлөдөг юм байлээ. Одоо жишээлбэл гацраар маань одоо батга гарсан байх юм бол ингэж нүрээ ингэж хольж угааж болохгүй. Тэгэх юм бол яг энэ өрөвсөлтэй хэсэг маань цаашаа илүү тарна гэж үздэг юм байлээ. Эрүү болон одоо энэ тух хэсэг дээр батгахгүй хэсэг маань байх юм бол эхлээд энэ хоёр хэсгээ угаагаад яг инүүхэнд нугаах хэрэгтэй байлээ. За тэгчингүүтээ одоо батгахтай хэсэг нь хоёр хацар байлаа гэж бодоход хоёр хацар хэсгээрээ зөвхөн угаана. Энэ хэсэгтэй зөвхөн угаана. Хүмүүс бол нүрээ угаахтаа ингэж хольж угаадаг шүү дээ. За ингэснээрээ илүү одоо нөгөө өрөвсөлтэй хэсгээ даамжруулахгүй, өөр тийш нь тархаахгүй энгийнээр бол тэгж болгож болно. Хоёр дахь миний яг хэрэгэлдэг тип гэх юм бол одоо нүрээ угаачаад ерөөсөө альчуураар эсвэл одоо салфеткээр үрс арчдаггүй шууд юм бол тэр чигээр устай чигээр нь өөрөөр нь хатаагаад арьс руугаа гоё ингээд усыг нь цааш нь нэвчүүлээ шингээгээд өөрөөр нь хатаахыг хичээдэг. Араа угаадаг альчуураараа нүрээ арчсан бол хөрдөл одоо нүүрэнд маань наалдах тий батга гаргахад маань нөлөөлнө гэсэн. Хөөсөр угаасныхаа дараа би пад ашигладаг байгаа. 3 дахь шатны цэвэрлэгээ гэх юм уу? Сүүлд үлдсэн гэж бодож байгаа бохирдлуудаа ингээд падаар арчичдаг. Цэвэрлэгч хөөсөн цэвэрлэгч пад 3-ыг дараалж хэрэглэх бол бүр юм энэ бохирдол байгаад байгаа юм шиг нэг тийм заваан санагдаад ддэг. Надаа би ингээ 2 угаасны дараа хүртэл ингээ салфетик маань пад маань юм халтар болж ин тэгэхээр бас бохирдол байна л гэсэн. Редл шот ашиглаад байгаа. Гэхдээ нөгөө нэг юм савтаагаараа биш юм нэг удаагийн савлгатаагаар нь болохоор ашиглаж байгаа. Төрлөөр нь одоо ашиглаж үзэж байгаа юм шиг санагддаг. Тэр чи яг хөрх ингээ нэг удаагийн савлгатаа ч гэсэн яг тохиромжтой хэмжээний нүүрэнд яг хүрэлцгүйц хэмжээний байдаг. Энэ маань мэдээж ингээ баг зэргийн час-часгийн бичил зүй оолж байгаа учраас бүх арьс арчилгааны бүтээгдэхүүнүүдэд төрөхөөс өмнө төрж байгаа. Яг бүтээгдэхүүнүүдийг маань шингээлтэй илүү сайжруулж хүрэх учраас хамгийн ихэнд төрж байгаа. Арьс арчилгааны бүтээгдэхүүнүүдэд төрөхөөс өмнө амны хүндийн арчилгаагаа бас хийн. Ингээд сүлд нөгөө нэг шүдэг байгаа дараа нь ингээд тусмас хүрэх учраас миний төрсөн одоо бүтээгдэхүүнүүдийг маань ярилцах гэдэг юм санагддаг учраас ингээд төрөхөөс өмнө амны хүндийн арчилгаа хийждэг. Тэгээд надтай үедээ хийдэг амны хүндийн арчилгаа бас хуваалцъя гэж бодлоо. Би болохоор шүдний сойзёд Splatin Smile-X гэдэг энэ сойзыг хэрэглэж байгаа. Аюулаас 3 сартаа нь бол одоо солих хэрэгтэй гэдэг учраас орхон сүлжил түрээс ороод солиод авчдаг. Яагаад таалагдж байгаа хэрэг мэдээж хэмжээ нь аюул тохиромжтой. Өс нь аюул гойцоолох учраас яг энэ шүд угаагдах энэ процесс маань аюул таалагддаг гэх юм уу? Сойз нь орой дээрээс харахад юу дээрээс нь харахад W хэлбэртэй учраас шүдний завсраа нарийн орд цэвэрлэл тусалдаг. Номын United салбар дээр очиод Splatin мэдээлэл түгээдэг хэсэг байсан. Тэгээд би энэ дээр очиод бүр амар гоё мэдээллүүдийг авсан. Энэ сойзнууд дотор мөнгөний он голдог гэсэн. Тэгээд шүдээ угаагаад усны дараа ингээл тавингууд бактери үржих гээд байх хандлагатай байдаг учраас мөнгөний он агуулснараа за энэ сойзон дотор болохоор бактери үржихгүй. Ийм супер сойзтай. Хилсэлэнчлэн Splatin онууд бүр амар олон төрлөөдөг. Splat брендийн онууд нь хүн бүр тохирох чиглэсэн үйлчлэгээтэй байд юм байлээ. Би болохоор хөвчлэн Splatin Professional төрлийг нь хэрэгэлдэг. За энэ хүү төрлүүд маань дотроо хэмтэй цайруулах, өнгөр тогтох, чулуун үсэх зэргээс хамгаалж өгдөг маш олон төрлүүд байдаг. Одоо болохоор манай гэрийнхэн Extreme White гэдэг энийг хэрэгэлж байгаа Splatin бүр юм extreme төрлийн ингээд бүр илүү их цайруулдаг.
Тэгээд хамгийн гол нь бүр яг энэ курс имчилгээ шиг гэх юм уу 6-аас 8-7 оны яг имчилгээ шиг хэрэглээ. Түүнийхээ дараа болохоор хаалан нөхөн сэргийг үйлчлэхдээ биокальциумтай төрлийг нь хэрэглүүл зүгээр юм байлээ. Дахиад цайруулахаа хэрэглэх юм бол эрсдэлтэй учраас нөхөн сэргийг үйлчлэгээтэйг нь хэрэглүүл зүгээр гэсэн. Аппараттай учраас мэдээж завсрын сойз шиглэн ийм хушуутай. Тэгээд бас нэг бөөрхөн хушуу байдаг. Хоёр хушуугаа солиод хүрэхэд бэрх газрыг үснийхээ өнцгийг нь тохируулаад угааж болдог. Шүдний аппарат, хойдлын араа имплантыг хүртэл цэвэрлэх боломжтой дотроо мөнгөний он агуулсан. Нэг яг энэ аппаратны доотлын хэсгийг нь угаахад төвхтэй юм санагддаг хгүй. Харин энэ сойзыг ашиглаад аппараттай үедээ цэвэрлэгийг нарийн ихэд зориулагдсан тал талаас нь сайтар цэвэрлэх боломжтой байдаг. Миний буйл бүр амар эмзэг заяа. Жохон ингээл ширүүн хүрэхэд л цус гараад байдаг. Тэгээд энэ сойз болохоор амар хатуу юм шарагдаж байгаа мөртлөө өөрхөн зөөлгөн. Шүднүүдийн завсрыг нь нугаадаг бүр сойзоо харуулъя. Хоёр шүдний завсрах хэсэг бол амар хурдан цорох гэдэг учраас бүр завсрын сойз байнга хэрэглэх хэрэгтэй. Би өмнө бас яг нэгийг цоолоод бас аппараттай үедээ ломб тавилжсэн. Тэгэхээр энэ Stlatin Smilix гэж завсрын сойзыг хэрэглэж байгаа. Үндэ авч явахд ч гэсэн айгүй боломж юм аа. Ингээд салгаа. Бүтцэн болохоор яг ийм силиконын дотроо ямар ч төмөр агуулаагүй учраас рөөсө шүд гинтэхгүй. Ингээд скин кер рүүгээ буцаад орсон. Тийм милкэн бүтцтэй тоноор сүүлийн үед ашиглаад байгаа. Өтгөн бүтцтэй тоноор ашиглах юм бол илүү гоё юм. Чигшил өгөөд байгаа юм санагдаад идэв. Би ч өөрөө хуурай арьстай учраас нэг өнжөөд дандаа маск тавьдаг. Өнөөдөр маск тавьсан бол маргааш нь өнжөө. Тэгээ нөгөөдөр маска тавина гэдэг яг нэг хоногийн зайтай өнжөө тавьдаг. Яг арьсаа гоё, чиглэг, глоуи байлгах гол зүйл нь болохоор маскыг маш ихтэй байх. Нэг энэ дөрвийг баримталдаг. За ингээд 15 минутын дараа уулзцгаая. Bye. Зя ингээд маск авчихлаа. Энд нэг батгын эсрэг. Бусдаар бол гэлэлцэж шин. Маска тавьсныхаа дараа би эссенцээ төрөх чинь. Ягаад уг нь бол эссенцээ яг тонрынхаа дараа төрөхөл зүгээр байдаг. Гэтэ миний хэрэглэж байгаа энэ эссенц маань болохоор жоох юм өтгөн бүтцтэй учраас энэ бүр амар юм бүтгэн снэйл шиг. Надад энэ бүтцний амар таалагддаг юм аа та. Бүтцтэй учраас ингэ маскныхаа дараа тавиад байгаа. За ардаас нь болохоор serum, ampoule төрхөн. Тэртээ serum болов. Niacinamide-тай юм гол улаан ягаан өнгийн serum төрж байна. Нөгөө батганы сорив ихтэй учраас цайруулах, батганы сорив арилгах serum төрхснийхаа дараа цохны тасаа төрхөн. Энэ болохоор бас витамин С-тэй цохны тасаага хөхрөлт ихтэй байдаг учраас цохны тас төрөгдөг. Тэрний ялангуяа яг юм витамин С-тэй энэ бүр амар супер цохны тас. За ингээд эндээсээ шахаж гаргаж ирж чимүүдээ яг энэ төмөртэй хэсэгтээ ингээд хөрөх юм болов чичирдэг. Мэдээж нөгөө хуруугаараа төгснээс илүү гоё юм цаашин шингээгээд маш юм жижигхэн чичирхээний тусламжтайгаар маш шинж тусаад төрхтэй би танарт бүтцийг харуулах юм бол иймэрхүү шингэн бүтцтэй жоох юм жээлж гэх юм уу айгуу тийм хит түтхэн бүтцтэй тусна амар дургу хуур арьстай ч гэсэн тас бол айгуу гоё хөнгөн байгаа. Ингээл гоё. За ингээд орой арьсчлага маань дууслаа. Маска бол өнжөө тавьдаг. Бусад яг арьсчлага нь бол яг энэ дараалалаараа явдаг. Орой нь бол яг энэ дараалалаараа арьс арчлаад өглөө нь болохоор өглөөний арьсчлага хийгээд нүрээ ботход бол ерөөсөө хуваар ашиж барцаадаггүй. Та нартай орой арьсчлагаа хуваалцлаа. Дараагийн бичлэгээр уулзцгаая. Bye.